fungi seem harmless enough? Many species know otherwise, because there are some fungi who seek not to kill, but to control. Viruses can make us ill, but fungi can alter our very minds. Fungi cannot survive if its host's internal temperature is over 94 degrees. And currently there are no reasons for fungi to evolve to be able to withstand higher temperatures. But what if that were to change? What if, for instance, the world were to get slightly warmer? Well, now there is reason to evolve. One gene mutates, and an Ascomycetia, Candida, ergot, Cordyceps, Aspergillus, any one of them could become capable of burrowing into our brains and taking control not of millions of us, but billions of us. Billions of puppets with poisoned minds, permanently fixed on one unifying goal: to spread the infection to every last human alive by any means necessary. And there are no treatments for this, no preventatives, no cures. They don't exist. It's not even possible to make them. So if that happens, we lose. Видео тоглоомыг дэлгэцийн бүтээл болох хараал сүүлийн жилүүдэд харьцангуй багассан. Тэр тусмаа бүрийн хэмжээний кино гэхээсээ илүү олон ангид сурал болгож хувирах нь хамаагүй л амжилттай мөн бүтээлч гэдгийг сүүлийн үед гарсан хэд хэдэн бүтээлээс харж болно. Үүний хамгийн том жишээ бол The Last of Us. Видео тоглоом хөгжүүлэгч алдарт Naughty Dog 2013 онд The Last of Us-ын эхний тоглоомоо гаргаж бараг л уналтанд орчход байсан зомби жанрыг эргүүлэн авчирч бүр энэхүү жанрынхаа хамгийн шилдэг тоглоом болж чадсан түүхтэй. 2014 онд тоглоомоос сэдвлэж бүрийн хэмжээний кино хийхийг зарласан ч Naughty Dog-ийн Creative Director, киноны зохиолыг бичиж байсан Neil Druckmann, зохиолч продюсер Craig Mazin-тэй танилцаж кино хийх ажлаа бүр мөсөн хайсан юм. Харин оронд нь Neil Druckmann болон Craig Mazin-аар хамтдаа зохиолыг бичиж, продюсерээр ажиллан HBO-д гарах телевизийн зураг болохоо 2020 онд зарласан. HBO-ийн хувьд мэдээж алдарт Game of Thrones-ийн хүүхсэд Нүсэр том продакшны асар ариун туршлагатай. Харин Craig Mazin-ийн хувьд Чернобыль богино хэмжээний зурлаараа хүн төрөлхтний сүрэл, пост-апокалиптик ертөнцийн хүн хоорондын драмаг хамгийн сайн гаргаж чаддаг уран бүтээлч. Үүн дээр мэдээж тоглоомыг бүтээсэн Neil Druckmann гэхээр ямар чанартай сайн бүтээл гарах нь ер нь л ойлгомжтой болсон. За тэгээд 2023 онд цувралын эхний бүлэг гарч тун амжилттайж болж үзэгч болон фэнүүдийн магтаалыг хүртсэн. Харин цувралын 2 дугаар бүлэг сарын өмнөөс гарч ирсэн бөгөөд 7 хоног бүр шинээр гарсаар байгаа үлээ. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ The Last of Us цувралын талаар, тэр дундаа гол дүр Joel Ellie нарын өшөө авалт хүчирхийллээс үүссэн эцэс төсөөлгүй тойргийн талаар ярьцгаая. Мөн энэхүү бичлэгт спойлер агуулгдсан учраас цувралаа үзэж амжаагүй бол Univision HBO багцаас 1-р бүлгийн бүх ангийг, мөн 2-р бүлгийн шинэ ангиа 7 хоног бүрийн лав гарагт албан ёсны эрхтэйгээр Монгол орчуулгатай үзээрэй. Мэдээж энэ бүхэн Cordycepsийн халдвараас эхлэлтэй. Аимшигт мөгөн зүр хүн төрөлхтний бүхэлдэн залгиж, амьд үлдсэн цөөн хідэн хүмүүс халдвар авсан зомбинуудын эсрэг мөн өөр хоорондоо тэмцэлдэнэ. Халдвар авагсад хэдийгээр аимшигтай, энэхүү ертөнцийн хамгийн том дайсан хэдийж, хамгийн том сүрэл, амьд үлдэхсдийн айцаар дамжин тархсан. Тэд нэг нэгэндээ итгэх итгэлээ алдаж, амьд үлдэхийн төлөө юу ч хийхэд бэлэн болсон. Энгийн иргэдч бай, гэрэлт зохнууд, федра, чоннууд ч бай, бүгд өөр өөрсдийн эрх ашигын төлөө тэмцэлдэнэ. Харин Joel бол үүний хамгийн тод жишээ. Joel энэ олон жилийн хугацаанд сайн муу бүхэнтэй дасан зогтсон. Тэр бол зүгээр нэг амьд үлдэгч биш. Амьд үлдэхийн төлөө тисэж үлдсэн нэгэн. Харин тисэж үлдэхийн тулд өршөөх үү, эсвэл хүчирхийлэл үү гэсэн сонголт хийх шаардлагатай. Түүний өнгөрсөн амьдралын талаар бид дэлгэрэнгүй мэдэхгүй ч түүний юу хийсэн, юу хийх боломжтой вэ гэдгийг маш сайн мэднэ. 2003 онд энэ бүх сүрэл эхлэхэд Joel-ийн хувьд амьдралынх нь утга учир хамгийн хайртай хүн нь түүний охин Сара байсан. Гэвч Сара халдвар авахч бус тушаал билүүж байсан зэргийн гарт амиа алдсан нь бидний мэд юу ч хийхээс буцахгүй Joel-ийг бүтээсэн. Өөрөөр энэхүү ахцал Joel-ийг тэр чигт нь өөрчилж, хүйтэн хүндий, харгас хатуу нэгэн болгож өөрчилсөн. Хамгийн харамсалтай нь Joel үнээс хойш 20 жилийн хугацаанд тэрхүү байдалтай дасаж бүрэн ууссан явдал. Зөвхөн энэ харилцан ярианаас л бид Joel 20 жилийн хугацаанд юу эсэхийг хийсэн гэдгийг ойлгож болно. How did you know it was an ambush? I've been on both sides. It was a long time ago. We did what we needed to survive. You and Tess? And the people we were with. Тэр амьд үлдэхийн тулд худал хийлж, урваж, аллага үйлдэж, хүний өснөөс гажуу зүйлсийг хийсээр ирсэн. Joel энэхүү эцэс төсвөлгүй айдас
өшөө хорсол, хүчирхийллийн торигт амьдарсаар түүндээ орогдно нас барсан билээ. Нэг бодлын түүний туулсан зүйлс хийсэн нүглийг шүүж буруутгахад хэцүүч гэлээ. Бас баатар мэд үзэх нь өрөөсгөл. Угаасаа цуврал бидэнд сайн муугийн ялгааг харуулахаас илүүтэй бид бүгдээрээ саарал, хэн нэгний үед баатар байж болох ч нөгөө нэгний үед аимшигтай мангас байх боломжтой гэдгийг харуулдаг. Яг л Жоул Элид болон Жаксон дотор бүхний хайрыг татсан нэгэн байсан бол гэрэл цохнууд болон Абид найзуудыг нь аавыг нь хоморлон устгасан аимшиг таратан. Цувралын эхний бүлэг Жоул Элидтэй хамт явхдаа түүнд баг багаар дасаж нэгдүгээр бүлгийн сүүлийн хагаст дүрийн Redemption Arc эхэлдэг. Гэхдээ Жоул Элиг аврахын тулд гэрэл цохнуудын 18 зэрэг нэг эмчийг хорохоос өөр сонголт байгаагүй. Эсвэл байсан ч гэж магадгүй. Гэхдээ сайнаар дуусахгүй байсныг бид бүгдээрээ мэднэ. Харин энэ сонголт өнөөх эцэс төгсгөлгүй ус онзон хүчирхийллийн торгийг авчирсан юм. Жоул цувралын эхлэлд халдвар авсан охиныг тэврэн өргөж гал руу шидэх, Элиг тэврэн хамгаалж замдаа таарсан гэрэл цохнуудыг хорохоос түүнийг ямар хүн байсан, яаж өөрчлөгдсөнг тодостод харж болно. Хэдий тэр бүхнийг ухаарж, Жаксон амар жимэр 5 жил амьдарсан ч хийсэн нүглийнх нь хариу өөрт нь ирж, Элиг тэрхүү торигтой бүрэн дүүрэн оруулсан юм. Тэгвэл Эли багасаал Федрад бэлтгэдэж хүчирхийлэл дунд өссөн нэгэн. Жоултай анхуулцахтаа л хутгаа барин түүнрүү дайрдаг. Өөрөөр тэдний явж байсан зам анханасаа л ижил хүчирхийлэл дунд байсан гэсэн үг. If she's on a path, it's not one that Joel put her on. No. I think they were walking side by side from the very start. Эхэндээ түүний юуг зорж байгаа хаашаа явах нь тодорхой бус байсан ч Жоултай баг багаар дотносноор тэрхүү замаа илүү тодорхой болгосон төдий. Жоул түнд бууг хэрхэн барихыг зааж, халдвар авахсад болон хүмүүстэй хэрхэн тулдахыг сургасан. Хэдийгээр эхэндээ түүнийг ердөөлнийг хүүхэд ийм зүйл үзэж тууж хийх ёсгүй гэсэн ч хэрхэн буу барихыг зааж өгсөн. Эли Жоулыг хамгаалахын тулд Брайан руу буддаг. Гэвч түүнийг гүйцээсэн хүн нь Жоул. Харин Элиг бүрэн дүрэн өөрчилсөн хүн бол Дэвид. Өөрөөр Элигийн дүрийн хамгийн том эргэлтийн цэг. I'm a decent man, just trying to take care of the people who rely on me. Эли анх удаа Дэвидээс хүний хамгийн адгийн бас аимшигтай зүйлсийг олж харсан. Харин эцэст нь Дэвидийг хороход Элигийн хувьд зүгээр нэг биеэ хамгаалах бус дотор нь байсан бүх уур хилэн, зовлон шаналл чихүүдэс урсан гарсан юм. Харин Жоул түүнийг тайвшруулагч Элигийн гар нүр бүхэлдээ цуснд будагдсан нь тэр цагаас Элид хүний аим хорох тэмч зүг биш болсныг харж болно. Эли Жоулыг өөрчилж амьдралд нь ахин нэг удаа алдахгүй гэсэн айцыг мэдрүүлж чадсан. Тийм ч учраас нэгдүгээр бүлгийн төгсгөлд Элигийн өмнөөс шийдвэр гаргаж гэрэл цохнуудыг хоморлон устган түүнийг авардаг. Харин тэрхүү чимээгүй худал хуурмага Элид үнэн гэж итгүүлсэн ч Жоулын царайнаас Эли хэдийн бүхнийг ойлгосон мэт харагддаг. Магадгүй Жоулын өөрчлөлт мөн Элигээс нуух худал хуурмаг хоёрдугаар бүлэг дээрх тэр хоёрын хөндөй харилцааны үндэс байж болох юм. Харин Жоул Элигийн өмнө Абигийн гарт тэрцгийгээр амиа алдснаар Элигийн эцэс төгсгөлгүй тойрог эхэлдэг. Харин Эли цаашид аль замыг сонгох, Эли Жоулыг өөрчилсөн шиг Дина түүнийг өөрчилж аварч чадах уу гэдэг дараагийн анги дээр гарах үзье. Жаксон дэх зөвлөлийн хурлын үетэй адил хүнд хэцүү цаг үед нэг л хүнийг бодож шийдвэр гаргах нь зөв үү? Эсвэл болсон бүхнийг нүдэн өнгөрч өршөөлөөс өршөөл гарна гэдэгт итгэх үү? Эсвэл бүр энэ бүхэн дахин болохгүй тулд төлөөсөө нь заавал өгч хариу барих хэрэгтэй юу? Магадгүй ийм хүнд хэцүү пост апокалиптик ертөнцид бүхнийг өршөөж инэрх боломжгүй ч байж болно. Гэвч бид pop соёлд маш гайхалтай Redemption Arc-тай Элигээс дутгааргүй зүйлсийг туулсан олон алдтай дүрүүдийг мэднэ. Эцэст нь дүгнэлт хэлэхэд бид нүдийг нүдээр гэвэл энэ хорвоо ертөнцид бүгд цорж хоцорно гэдгийг санах нь зүйтэй. Жоул Эли хоёр нэгэндээ хайртай байсан ч тэдний хайр зовлон шаналл, ганцаардал, хүчирхийллээс үүссэн. Тэр үнэн хөлөөн зөвшөөрж өршөөл ирэхгүй л бол энэ тойрог үргэлжилсээр л байх болно. Эли Аби хоёр өөрсдийнхөө эргэн тойрны дотны хүмүүсийн төлөө энэ эцэс төгсгөлгүй тойрогоос гарч чадах уу? Ямар сонголт хийх үү гэдэг асуултын хариултыг дараагийн ангиас хэдүүлээ харах үлээ. Харин цувралынхаа шинэ ангийг 7 өнөг бүрийн 5 гарагт Univision HBO багцаас албан ёсны эрхтэйгээр үзэхээ бити мартаарай. Бичлэгтээ лайк дарж, subscribe хийхэж бас бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.